Жирэмсний бэлтгэлийн үед яагаад шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? Жирэмсний бэлтгэлээ дор хаяж 1 жилийн өмнөөс эхлэх хэрэгтэй. Энэ хугацаанд хосуудын биеийн дутагдлыг засахад хангалттай. Заримдаа би өвчтнүүдээс ийм үг сонсдог. Яагаад шинжилгээ хийх ёстой вэ? Олон хүн шинжилгээгүйгээр жирэмсэн болж дүрчигдэг. Тэгээд юу ч болдоггүй шүү дээ. Хэрвээ бид хүүхдийн мэдрэлийн эмч нарын урт очир, эндокринологч дээр очиж буй хүүхдүүдийн тоог харуул, тэмч юу ч болдоггүй биш гэдгийг ойлгоно. Жирэмслэлтэнд бэлтээгүй байсны үр дагавар нь ураг дотор болон хүүхэд төрсний дараа ч илэрч болно. Эдгээр асуудлуудын үндэс нь жирэмслэхээс өмнөх асуудлын эрүүл мэнд болон тэдний бэлтгэлийн чанарт оршино. Заримдаа эмэгтэй хүн жирэмслэлтэнд бэлтгэхээр ирдэг. Гэхдээ тэр аль хэдийн хамгаалалт хэрэглэхээ болчихсон байдаг. Тиймээс жирэмслэх магадлал байдаг. Бид шинжилгээ авдаг, зөрчил илрүүлдэг. Тэгээд тэнд тиреотропийн давар өндөр болсон байдаг ба энэ нь тархины хөгжилд нөлөөлдөг. Гомоцистийн өндөр байдаг. Энэ нь мэдрэлийн хоолойн хөгжилд нөлөөлдөг. Бас цинк, фолат, витамин буурчихсан байдаг. Эдгээр нь ерөнхийдөө бүх зүйлд нөлөөлдөг. Гэтэл засахад аль хэдийн оройдчихсан байдаг. Ийм жирэмслэлтүүд ихэвчлэн 12-7 хоног хүртэл хөгжихөө зогсоодог. Учир нь бие организмд бүрэн эрүүл хүн бий болоход шаардлагатай нөөц хүрэлцдэггүй. Эндээс байгалийн шалгаруулалтын механизм идэвхжиж, харамсалтай нь жирэмслэлт зогсонг болдог. Тэгээд ямар ч зүйл хийж болохгүй. Учир нь жирэмслэлтийн хөгжлийн үйл явц маш хурдан явагддаг. Бэлтгэлээ эхлэхийн тулд эмэгтэй хүн эмэгтэйчүүдийн эмчид хандаж жирэмслэлт төлөвлөж буугаа хийх ёстой. Эмч үзлэг хийж, хосороо болон онкоцитологийн шинжилгээнд зориулж мазаг авна. Бэлгийн замаар дамждаг халдварын шинжилгээ хийн, арцын эрхтнүүд болон хөхний булчирхайн хит авийн шинжилгээ хийн, өвчтний түүх цуглуулж, түүний үндсэн дээр хувь хүний шинжилгээний төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө нь эмэгтэйн гомдол, биеийн байдал, арьс, үс, хүнсний төлөв байдал, бүтгэний тогтмол байдал, аль хэдийн тогтоогдсон оншны тоо болон байдлаас хамаарна. Эмч төлөвлөгөө гаргахгүй, бүх зүйл сайн байна гэж хэлж болно. Тэгвэл өөр эмчид очиж шинжилгээ хийх хэрэгтэй. Хэрэв бүх зүйл сайн бол жирэмслэлт төлөвлөх боломжтой.